Сайн байцгаана уу? Одоо бид хамтаар Төвгийн хаан төөрөлийг залруулнаа. Хамаг Монголын дээдс хэм бэ? Халах төмний дээдс хэм бэ? Хамаг Монголд хүнүүгийн хойц биш. Халах төмөн, ойр төмөн хүнүүгийн хойц болохыг та бүхэндээ их сурвалж дахь баримтаар тайлбарланаа. Их сурвалж дахь баримтыг Сэргэлэн International Expedition төрийн бус байгууллагын хамт олон монголчуудаа анх удаа дэлгэж байна. Өнөөгийн монголчуудын түүх бичлэгт том өөрчлөлт орно. Бид оруулна. Товчоор хэлбэл Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академич, түүхийн ухааны доктор Греков, Жоков, Акладников зэрэг хүмүүс 1955 он, 1966 он, 1986 дугаар онуудад бүгдээрээ Монгол Ард улсыг түүхийг бичиж өгсөн билээ. Тэдний бичсэн түүх бичвэрийг одоо хүртэл шинжлэх ухааны академи мөрдөж байна. Нийтийн он тооллын 13 дугаар зууны хамаг Монгол нь хүнөөгийн хойц биш гэдгийг Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи, бүгд найрамдах Хятад ард улсын шинжлэх ухааны академи мэддэг. Дэлхийн нийтээрээ үүнийг мэддэг. Харин 3.4 сая монголчууд хамаг Монгол нь хүнөөгийн хойц гэж төсөөлсөөр, төөрсөөр өнөөг хүрв. Үүний учир шалтгаан нь манад их сурвалжгүй, их сурвалж дахь баримтыг судалдаг судлаач байгаагүй улмаас түүхчд нь консенсусаар буюу зөвшөлт цөөнөөр хамаг Монголыг хүнөөгийн хойц гэж тунгаглав. Сэргэлэн International Expedition 13 дугаар зуунаар огтлуулсан түүхээ халах төмний дээдсийн түүхийг сэргээн 2234 жилийн түүх болгов. Орхон, туул, сэлэн, хануу, хүнөө нутгаас хаашаач аваагүй, хаанаас ирээгүй хүнөөгийн хойц нь хамаг монголууд биш. Тэд бол халах төмний дээдс. Одоо төөрөглийг хамтаа залруулъя. Эхний их сурвалж бол Вэйшо судлаач төшмөлийн бичсэн Вэй улсын бичгээ. Вэй улсын нийслэл Чанган, өнөөгийн Шан буюу Саншим гэж болно. За уг бичигт Кидан улс ороод ахиад хойшоо 10 өдөр яваад Чуу голд хүрнэ. Бас хойшоо 3 өдөр яваад Гай голд хүрнэ. Бас хойшоо 3 өдөр яваад Дула ууланд хүрнэ. Тэр уул өндөр том учир тойроод гарахад 300 ли байна. Бас хойшоо 3 өдөр яваад их ус бий. Чулуу хэмээн нэрлэнэ. Ахаад хойшоо 3 өдөр явбас Рен гол хүрнэ. Ахаад хойшоо 5 өдөр явбас тэдний ус хүрнэ. Нэгэн их ус хойноос ирэх бөгөөд өргөн нь 4 ли байна. Жи гол хэмээн нэрлэнэ. За та бүхэндээ ганцуулъя. Газрын дураг дээр энэ байгаль нуур байна. За хөвсгөл нуур байна. Энэгээр баримжаалаараа. За энэ хөлн нуур байна. За энэ амар гол явж байгаа. Амар гол доошлоод амар гол руу зээ мөрөн цутгадаг. За дахиад хэлье. Энэ хавийнх нь бол гол гэж ярихгүй. Амар мөрөн гэж ярина, тий. Мөрөн яваад зээ мөрөн цутгадаг. Энэ зээ мөрнийг бол их сурвалжид яхааргүй бичсэн байдаг юм аа энэ. Өргөн нь 4 ли гэдэг маань бол энэ бол 2 км өргөнтэй ийм өргөн гол. Ер нь амар мөрнөөс их устаа. Гол шүү дээ. За тэгээс Шивээ бол энэ байна ногооноор дурсан бол энэ Шивээгийн одоо анх бүртгэгдсэн их нутаг. Шивээ бол хамаг Монголын дээдсээ. За энэ бол Кидан байна. Энэ тийм үү. За тэгэхээр сүмөрөө одоо энэ Шивээгийн цаг уур амьдрал ахуйн талаар Вэй улсын бичгт юу бичсэнийг та бүхэнд хүргье. За улсын газар нойтон хилэн Кимоши, Кидан, Дуламо улсуудтай адил. За энийг та бүхэнд үзүүлье энэ. Дуламо, Кидан, Комоси. За биднээс баримжаагаар нь яг тавьсан байна газар шунал. Комоси энэ бол одоо өвөр байгалийн юм уу Забайкаск. Энэ хавийн хүмүүс байгаа юм. Кидан, Домоло эдэртэй адилхан гэж бичсэн байна энэ. За амуу илбэг. Амуу гэдэг маань шар будаа. Зөвхөн гахаа загсаар хоолно. Үхэр адуур тэжэн, хонь байхгүй, зун бол бос хотон цун, өвөл бол бос ус өрс дагнаа. Булганы арьс илбэгтэй. Эрс гизгээ боон, ясан номсом хэрэглэн, тэдний сом нь их урт байдаг. Имс гизгээ сүлжиж гараа дэлгсэн мэт
үсээ салаална. Тэдний ус нь хулгай жилгээ багтаа. Нэг удаа хулгай хийвэл 3 дахин торгоно. Хүн албаас 300 адуу төлнө. Ирэмгээд саарл бугын арьсаар хүнжил гуцсан гинэ. Матхар идээр архин нэр нь улаан шүрэн дуртай бүсгүй хүний засал болно. Хүзүндээ өлгсөн байдаг. Олон байхаар баян гэж үзнэ. Им нь ийм бэлэг өлгөөгөө бол бас гэрлэхгүй. Аав ээж нас барваас 3 жил уйлна. Ясыг нь ойд модон дээр тавина. Үүдэнгийн 2 дугаар оны 4 сард Жаньянда фэг төрөл ишлүүлэн газар нутгийнхаа юмыг барив. За энэ үүдэнгийн 2 дугаар он бол нийтийн он тооллын 554 дугаар он болно. Энэгээс мөр баригцаалъя. Энэ юу гэсэн үг гэхээр шивээс энэ В улсад өөрийнхөө элчийг илчилсэн байна. За одоо бид юу анхаарах ёстой вэ? Саяны та бүхэнд хэлсэн зүйлээс. Энд чинь хамгийн чухал нь бол хэлний тухай гарч байна. Хэлн, комоси, кедан, домо луутай ижил гэж байна. Энд чинь хэлсэн биш. Хэлн хүнүүгийн хойц тэлээтэй ижил гэж огт бичээгүй юм чинь. Тэлээтэй ижил гэж бичээгүй. Үүнээс юу ойлгох вэ гэхээр бол шивэн бол хүннөө биш гэж ойлгож байна. Тэ. За амуу шар будаа илбэг. Тэ. Зөвхөн загас гахаагаар хоолно. Хүр адуу тэжэн, хонь байхгүй, зун болбоос хотон цун, өл болбоос өс даган булган арьс илбэгтэй гэж байна. Тэгэхээр эн чинь шивэгийн эдийн засаг гарч иж байна. Энэ бол хамтрал эдийн засаг. Бэлчээрийн мал аж ахуй байхгүй, байгаа цөөхөн үхэр адууга өвлж ингээ тижээдэг, тэ хонь байхгүй. Яагаад хонь байхгүй вэ гэхээр их цастаа, тэ. Тэм учраас гол хоол нь бол энэ чинь ангөрөө тэгээд загас гахаа байна. За одоо энэс бол энэ халах төмний дээдс тэлээгийн тухай хэдөө хэлье. За энэ бол түрк төрийн үед байгаа тэлээ. За тэлээгийн дээдс хүнүүгийн хойдс болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрн далаагаас зүүншээ уул хавцалтайган амьдрын тоогүй олон ажээ. Туул голын хойгоор пүүгүү, дунлоо, вэхэп, бараг, дэнлоо, айжин гэж нэрлэгдэн өөрийн төргөө ахлагчгүй зүүн баруун 2 төрөг тариалагдаа. За нийт хүн амын тоон бол 500-аас 600 мянга болно энэ. За ингээс мөрөө дараагийнхаа их сурвалж руу орцгоё.